Добрый вечер, дорогие друзья! Мы приветствуем вас на праздничном концерте, посвященном 80-летию Победы в Великой Отечественной войне. Самбайцанаа эрхэмсэг анднөхөд авга их орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн аймаг хэмжээнд зориулсан энэхүү хүндэтгэлийн концертад морлон цаадаж буй та бүхэнд халуун баярыг хүргье. Великая Победа, Великая Дружба. Именно так мы назвали наш концерт. Это дань памяти тем, кто плечом к плечу ковал победу на передовой и в тылу, тем, кто, несмотря на сложности военного времени, сохранил дружбу и поддержку, честь и достоинство. Агуу ялалт, агуу найрамдал. Энэ бол манай өнөөдрийн тоглолтын юм аа. Энэ бол фронт болон ард талд мөр зэрэгцэн байлдаж, амаргүй цаг үед нөхөрлөл, дэмжлэг, нэр төр, бахархтай хадгалж чадсан хүмүүст хүндэтгэл үзүүлж буй бидний талархлыг илэрхийлдэг юм аа. Бид өвөг дээдсийнхээ өмнө мөхийн ёслож тэдний баатарлаг үеийг бахархалтайгаар тань үргэлж үзэх байна. Мы преклоняемся перед нашими предками и с гордостью несем их героическое наследие. Для открытия концерта и слов приветствия на сцену приглашаются Одоо энэхүү баярын тоглолтыг ёслол төвлөрдөр нээж, менчилгээ дэвшүүлэхээр дараах цаштыг тайзнаа урья. Монгол дахь Оросын холбооны улсын онц бөгөөд бүрэн эрхтэй элчин сайд Алексей Николаевич Евсиков. чрезвычайный полномочный посол Российской Федерации в Монголии Алексей Николаевич Евсиков. Бүгд найрамдах бүрэн улсын тэргүүн засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыганов. Монгольские руководители, господин Шахлан, господин Тулгар. Юуны дүүхэн ой санамжийг хадгалж, таны хамтын баадруудыг хүндэтгэн дурсах үйл хэрэгт онцгой анхаарал хандуулж буй гүн талархал илэрхийлье. Бурят улс болон Монголын соёл урлагийн мастеруудын өнөөдрийн хамтарсан тоглолт олон талаар онцгой бэлэг бэмтэлтийг үргэлжлүүлдэг юм. Орос Монгол уран бүтээлч нийгэм тайцны хамтдаа авгай хөрний дайны жилүүдэд тогтсон бидний эвдэршгүй бод бүх холбоог илэрхийлж байна. Тэр цаггүй энэ удаас баруун зүг рүү дулаан дээл эсгийг уудал нөөшилсөн хүмүүс агт мор зэрэг фронт хайдлсан зэргийн суваа тасралтгүй явж хүн төрөлхтний дүүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй зарчмын хөвчөж холбогдолтой эсэргүүтэн ялт байгуулахад хүндий хөв нэмэр оруулсан билээ. Дорогие друзья, Хорно гэсэн халуун сэтгэл хүн төрөлхтний нэг нэгийг үзэн яадах зарим бусдаас давуу гэсэн үзэл судлаас арах агуу үйл хэргийн үндсний сэтгэл зүрхийн мэдрээс гэж хүсэж байна. Та бүхэндээ баярын мэнд хүргэе. Хоромондоо эхлэмхэнд нөхөд Эрхэм хүндэт амжилттай та бүхэнд халуун баярын мэндийг хүргэе. Энэхүү өнөөдрийн тоглолтыг хүн төрөлхтний түүхэд хамгийн эмгэнэлтэй, хамгийн цус хэмээн бичигдсэн агуу их орны дайнд ялал байгуулалтын түлх 80 жилийн ойн хүрээнд явуулахаар их зохион байгуулж байна. Агуу их орны дайны хүндхэн он жилүүд бид бүхний нөхөрлөл, дайчин эрсийн нөхөрлөлийг шалгасан шалгуур байсан. Бид бүхэн халах голын тулдааны он жилүүдэд хамтдаа тулгадж явсан. Халах голын тулдаанд 54 мянган зэрэг ирс дайчин тулгажсны 15 мянган бурятын зэрэг ирс маань байсан. Тийм учраас халах голын тулдаанд фашист Японыг одоо төрөнгийн даван болж чадсан бид бүхэн их орны дайны эхний өдрүүдээс эхлэн Монголын ард түмэн зөв толгойд улсын ард түмэн улаан айран туслах ёстой гэдэг чиг сэтгэлийг ирмэлцлээ гэж хэлсэн юм аа. Зөвхөн холбоот улсын ард түмэн энэ агуу их ялалтыг хөгжихийн тулд маш өндөр үнцнийг төлсөн байгаа. 27 сая зэрэг ирсэн их орныхоо хөвгүүдийг амиар
Олсон ялгалтад яг хувь нэмрээ оруулсан ард түмний хөгжим өнөөдрийг хүртэл мартахгүй дурсаж явж байгаа. Тийм учраас Монголын ард түмний хүчин сэтгэлийн одоо тусламжийг үнэлэн эх орны дайн яах аргагүй зөвлөлтийн ард түмний ялгалтаар дуусч ийн гэдгийг тодорхой болгоход 1945 оны яалтын буй Потсдамын гэрэн дээр агуу гүрнүүд болох зөвлөлт холбоот улс Америкийн нэгдсэн улс Их Британий удирдагч нар Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөх тал дээр зөвшөөрч Монгол улс нь эцсийн үргэлжлүүлэлт одоо өөрийнхөө тусгаар тогтнолыг дэлхийд даяар зарлаж тусгаж чадсан юм аа. Тийм учраас агуу их орны дайны дараах түүхэн хугацаанд зөвлөлт холбоот улсын ард түмэн Монголынхаа ард түмэнд тусалж хамтдаа Монгол орныг шинээр цогцлох, шинэ хотуудыг, шинэ улсыг сүндэрлүүлэхдээ хүртэл хамт гар нийлүүлэн мөр зэрэгцүүлэн батгаж ирсэн түүхтэй. Орчин цагийн Монгол орны нэгэн шинэ түүхийг бичлсэн 1981 онд жигдэртийн бүр арчаа баатар сансар бэлсэн бол яг аргагүй сансар бэлсэн тийм ч олон биш их орнуудын тоон их орныхоо нэрийг бичлцэж чадсан ийм сайхан түүх бас байна. Тэр учраас олон орнуудаас Монгол улсын хоорондын төлөвийг холбож нэг үндэслэл түүхийг нэг ирээдүйн гэж яг тийм байлаа. Маш их баярлалаа. Алексейсэн бүгдээ Монгол улс болон бүгд найрамдах бүрээд улсын урлаг соёлын хамтын ажиллагаа Монгол бүрээд хоёр улсын харилцаа хамтын ажиллагаанд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн дараах хүмүүс бүгд найрамдах бүрээд улсын тэргүүний гавьяа медалаар шалгаж байна. Монгол улсын зэвсэгт хүчний дуугарны эрдмийн чуулган захирал Хоронда Ансхийн Цолзая Монгол улсын зэвсэгт хүчний дуугарны эрдмийн чуулган ерөнхий найруулагч ерөнхий уран сайханч Дэд Хоронда Бардын их баяр. Улаанбаатар хотын соёлын төмөргөөний олон улсын харилцааны хэлсэн дарга Мөнхийн амар санаа награждается Батнуханда Айшеева, народный артист Бурятии. Награждается Александр Малханов. Почетная грамота Министерства культуры Монголии вручается Дмитрию Дубровину. Почетная грамота Министерства культуры Монголии вручается Ларисе Банзаракцаевой.
Смуглянки, молдаванки, часто думал по ночам. Вдруг свою смуглянку я